За нэгмэрсэрэн багш нэнаа өнөөдрийн хичээл моносахарид буюу глюкоз фруктозын шин чанарыг авч үзье. За юуны өмнө нүүрс усны ангилал моносахаридыг гаргаж авах арга, за глюкоз фруктозын молекулын бүтэц, физик химийн шин чанар хэрэглээ гэсэн агуулгыг хүрээнд ярилцсанаа. За нүүрс ус гэдэг бодис нь анх болвол CnH2OM гэсэн ийм бүтэцтэй байсан. Өөрөөр хэлбэл молекулынх нь бүтэцээс нь нүүрс төрөгч болон усыг ялгах боломжтой ийм анхны бодисуд байсан байна. За нүүрс усыг ерөнхийд энгийн нүүрс ус, нийлмэл нүүрс ус гэж ангилдаг. За энгийн нүүрс усыг моносахарид, моноз гэж болвол бас өөрөөр нэрлэдэг байгаа. За тэдгээрийн энгийн төлөөлөгч нь глюкоз, фруктоз болж байна. За харин нийлмэл нүүрс усыг дотор нь дисахарид, полисахарид гэж бол ангилна. За полисахаридыг бас полиоз гэж бол нэрлэдэг байгаа. За дисахаридын төлөөлөгчд нь сахароз, малтоз болох нь. Харин полисахаридын төлөөлөгч нь цардуул, эслэг болох нэ. За өнөөдрийн хичээлээр бол энгийн нүүрс ус болох глюкоз, фруктозын талаар дэлгэрүүлэн авч үзье. Бидний өдөр тутам хэрэглэдэг чихрэн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүнд бол сахар агуулгаддаг. За сахарын зураг нь энд харагдаж байна тийм үү. За сахарын ерөнхий томьёо C12, H22, O11. За химийн нэршил нь болохоор сахароз гэж бол хэлэгддэг байна. За сахарозоос ингээд харахаар нүүрс усны нэгэн адил эндээс 12C, 11 усыг бол ялгаж авч болохоор энэ тий. Өөрөөр хэлбэл H22, O11 гэдэг маань энэ чинь H2O 11 удаа багтаж байгаа гэсэн үг. Ингээд нүүрс усны ерөнхий томьёо гарч ирж байна. За ингээд сахарозыг усанд уусгаж гидролизид оруулахад глюкоз, фруктоз гэсэн хоёр нэгжиг үүсгэн гидролизид ордог байна. За глюкоз болон фруктозын химийн томьёо нь адилхан C6H12, O6 гэсэн томьёотой байна тийм үү. За тэгвэл энэ дээр мөн ялгаагүй нүүрс усны ерөнхий томьёоны дагуу харж үзэхэд 6 ширхэг C болон H2O-г болвол 6-ыг гаргаж авах боломжтой байна. Эндээс за энэ мэдчлэнгээр хамгийн энгийн нүүрс усны төлөөлөгч нь глюкоз, фруктоз болох нэ. За эдгээр нь хоорондоо атомууд нь холбогдсон дэс дараалалаараа ялгаатай, харин химийн найрлага нь яг адилхан болох нь уг томьёоноос харагдаж байна. За өдөр тутам хүнсэнд өргөн хэрэглэгддэг сахарозын дэлгэрэнгүй томьёог энд харуулсан байна. За сахароз маань гидролизид ороод глюкоз болон фруктозыг үүсгэн задардаг болох нь харагдаж байна. За глюкоз, фруктоз нь түрүүний ярьсанчлан энгийн нүүрс ус бөгөөд энэ нь C6H12, O6 гэсэн томьёотой. Энгийн нүүрс усны нэг болох глюкозыг гаргаа авахын тулд хүний бие организмд явагддаг энэ хүн урвалыг авч үзье. Өөрөөр хэлбэл цардуул агуулсан хоол хүнсний зүйл организмд глюкоз болон хуурдаг. За цардуул гэдэг маань C6H10, O5, N дахин гэсэн нийлмэл нүүрс ус байна тийм үү. За энэ нь устдаа орволд ороод C6H12, O6 гэсэн глюкозыг үүсгэх боломжтой ахнэ. За глюкозыг үүсгэх явцдаа мөн их хэмжээний энерги чөлөөлөгддөг баха. Тэрхүү энерги нь хүний дотоод биеийн үйл ажиллагаа, биологийн процессд оролцдог. Глюкозын молекулын бүтцийг авч үзье. За глюкоз маань C6H12, O6 гэсэн томьёотой гэж түрүү ярьсан тий. За эндээс өөрөөр хэлбэл 6 ширхэг C-г ялгаж болох нь ангээр N нь 6-тай тэнцүү. H2O-г мөн 6-г ялгаж авч болох учраас нүүрс усны томьёон дах H2O M гэдэг нь бас 6-тай тэнцүү байна тийм үү. За өөрөөр хэлбэл энэ глюкоз маань задгаа бүтэцтэй, цагираг бүтэцтэй байж болдог бахнэ. За ингээд задгаа бүтэцээс нь харж үзэхэд нүүрс төрөгчийн нэгдүгээр нүүрс төрөгчийн атом буюу карбонил бүлэг агуулсан нүүрс төрөгчийн атомаас эхлэн нүүрс төрөгчийн атомуудыг 1-6 хүртэл дугаарласан болох нь харагдаж байна тийм үү. За тэгвэл энэ карбонил бүлэг дээрх хүчил төрөгчийн атом нь харьцангуйгаар хасах цэлгаан сөрөг шин чанартай байдаг. За ингээд энэ глюкозын молекулын бүтцээс үзэхэд альдегидийн бүлгийг агуулсан спиртэнд байдаг гидроксил бүлгийг агуулсан учраас глюкоз нь нэг талаас альдегид спирт болох нэ. За тэгвэл усан усмал дотроо глюкозын молекул маань цагираг болон задгаа бүтэцтэй байж болно. Эсвэл эдгээр нь хоорондоо харилцан шилжиж байдаг. За энэхүү үзэгдлийг бол тавтомерч үзэгдэл гэж нэрлэдэг. За тэгвэл задгаа бүтцээсээ глюкозын цагираг бүтэц хэрхэн үүсдэг талаар авч үзье. За нүүрс төрөгчийн нэгдүгээр нүүрс төрөгчийн атом дээрх хүчил төрөгч нь харьцангуйгаар хасах цэнэгтэй
Харин энэхүү 1-р нүүрсдүрэгчийн атом нь 5-р нүүрсдүрэгчийн атомтай ойртох үед энэ 5-р нүүрсдүрэгчийн атом дээр байгаа OH бүлгийн ус төрөгч нь бол харьцангуйгаар нэмэгц цэнэгтэй байгаа. За тэгвэл энэхүү ус төрөгчийг 1-р нүүрсдүрэгчийн атомын хүчил төрөгч өөртөө нэгдүүлээд энд нэг гидроксил бүлэг үүсдэг байх нэ гэж ойлгож болох нь тий. За тэгвэл 5-р нүүрсдүрэгчийн атом маань сул хүчил төрөгчтэй болчихно тий. За энэхүү хүчил төрөгч нь глюкозын цагираг бүтцэд бол оролцоод 2 нүүрсдүрэгчийн атомын дунд хүчил төрөгчийн гүүрийг үүсгэж холбогддог байх нэ. За тэгвэл биш үү ингээд глюкозын цагираг бүтэц үүссэн тохиолдолд задгаан хэлхээнд дээр бол гидроксил бүлгүүд ингэж нэг талдаа байрласан харагдаад байна тий. Тэгтээ бодит байдал дээр болохоор гидроксил бүлгүүд болохоор бие биенээ түлхэх шин чанартай байдаг учраас цагираг бүтцээр гидроксил бүлэг нь энэхүү цагиргийн хавтгаан доор дараа нь бие биенээс хамгийн хол байрлахын тулд дараагийнх нь дээр нь доор нь гих мэтчлэн ингэж солбон байрласан байдаг. Харин хамгийн сүүлчийн гидроксил бүлэг нь энэхүү цагиргийн хавтгаан доод талд байвал альфа глюкоз гэж нэрлэдэг байгаа. Заримдаа бол энэхүү цагиргийн хавтгаан дээд талд байрлавал бета глюкоз гих мэтчлэнгээр глюкозын молекул өөрөөр бүтцтэй байдаг байна. За глюкозын молекулын цагираг болон задгаан хэлхээнүүдийг бол харьцуулан харуулсан байна. За энд 6 гишүүнтэй цагирагтай тийм үү. За тэгээд энэ дэр гидроксил бүлгүүд нь цагиргийн хавтгаан доор доор гэж сүүлжиж явж ирсэн нь хамгийн сүүлийн гидроксил бүлгийн цагиргийн хавтгаан доор ороод ирсэн бол альфа глюкоз гэж хэлдэг байна. За энэ альфа глюкоз нь хэрвээ глюкозыг хатуугаар нь ялгаж авсан тохиолдолд буюу таласт байгаа үедээ альфа глюкозын хэлбэрт оршдог байх нэ. За тэгвэл альфа глюкозыг усанд уусгахад эхлээд альдгид хэлбэрт шилжээд дараа нь бета глюкоз руу шилжнэ. За бета глюкозоос альфа глюкоз үүсгэхийн тулд мөн альдгид хэлбэрийг дамжиж альфа глюкозыг бол үүсгдэг байгаа. За энэ бол бидний глюкозын задгаан хэлхээтэй бүтцийг нь бол энд харуулсан байна тий. За бета глюкозын бүтцийг харж үзэхэд альфатайгаа харьцангуйгаар яг адилхан 6 гишүүнтэй цагираг байна тийм үү. За тэгвэл CH2OH гэдэг бүлэг нь бол хоёулаа адилхан цагиргийн хавтгаан дээд талд байрлаж исэн. Харин гидроксил бүлэг нь OH нь доороо дээрээ гэдэг ингээд сүүлж явж ирсэн. Хамгийн сүүлийн гидроксил бүлэг нь цагиргийн хавтгаан дээд талд байрлсан болох нь харагдаж байна. За энэ нь бета глюкоз буюу усан усмал дотроо бета глюкоз хэлбэртэй нь илүү түлхүү байдаг байна. За энгийн нүүрс усны дараагийн төлөөлөгч нь фруктоз байгаа тийм үү. За фруктозын задгаан хэлхээтэй молекулын бүтцийг авч үзье. За ингээд 6 шиг нүүрс төрөгчийн атом агуулсан байна. За мөн 5 шиг гидроксил бүлэг агуулсан байна. Гэхдээ энэ 5 шиг гидроксил бүлэг нь глюкозтой харьцангуйгаар арай өөр байрлалтай байна тийм үү. За 2 дугаар нүүрс төрөгчийн атом дээр кетон бүлэг орж ирсэн болох нь харагдаж байна. За энэ бүтц нь бол глюкозынхаас арай өөр байна. За фруктозын энэ бүтцийг харахаар нэг талаас кетоны бүлэгтэй нөгөө талаас олон атомт спиртийн гидроксил бүлгүүдийг бол агуулсан байна. За ийм учраас кето спирт гэдэг бол англиар хамаардаг нэгдэл байна. За фруктоз мөн задгаан хэлхээтэй байхаас гадна цагираг бүтцтэй байж болно. За ингээд цагираг бүтэц үүсгэхийн тулд 2 дугаар нүүрс төрөгчийн атом дээрх энэхүү хүчил төрөгч нь хасах цэнэгийн төвлөрлөгтэй байгаа тийм үү. За энэ нь 2 дугаар нүүрс төрөгчийн атом нь 5 дугаар нүүрс төрөгчийн атомтай ойртож очих үед 5 дугаар нүүрс төрөгчийн атом дээр байсан гидроксил бүлгийн H нь бол харьцангуйгаар нэмэгц цэнэгтэй. За тэгвэл энэ хасах цэнэг нэмэгц цэнэг хоорондоо харилцан үйлчлээд энэхүү нүүрс төрөгчийн атом дээр гидроксил бүлэг бол үүсдэг болох нь харагдаж байна. За тэгээд энд сул үлдсэн 5 дугаар нүүрс төрөгчийн атом дээрх гидроксил бүлгийн хүчил төрөгч нь цагиргийн бүтцэд орж хүчил төрөгчийн гүүрийг үүсгэн холбогддог байгаа. За кетоны ингээд фруктозын захын нүүрс төрөгчийн атом дээр CH2 OH гэсэн бүтц байна тийм үү. За тэгвэл кетоны фруктозын цагираг бүтцийг зурхтаа 5 гишүүнтэй цагиргийг зурх нь тий. За тэгээ хоёр захтаа бол нүүрс төрөгчийн атом нь CH2OH гэсэн бүтцтэй байна тийм үү. За тэгвэл энэ
дараагийн нүүрс төрөгчийн атом дээр CH2OH гэсэн энэ бүлгийг зураад тэгээд гидроксил бүлэг цагиргийн хавтгаан доор, гидроксил OH бүлэг цагиргийн хавтгаан дээр гэх мэтчлэнгээр сүүлжүүд бол явсан болох нь харагдаж байна. За хамгийн төгсгөлийн энэ CH2OH бүлэг нь ингээд харагдаж байна. Өөрөөр хэлбэл захтаа яг адилхан CH2OH гэсэн бүтцүүдийг агуулсан байна. За фруктозын молекул мөн ялгаагүй усан усмалдаа задгаа болон цагираг бүтэц гэсэн энэхүү хэлбэр нь хоорондоо харилцан шинжилж тавтомер чих үзэгдэлд ордог байгаа. За глюкоз болон фруктоз нь айл нь моносахаридын найрлаганд ордог гэж ангилалд ордог гэж ярьсан тийм үү. За эдгээр нь ерөнхийдөө хатуу таласт бодисууд байдаг. Чигийг маш амархан татдаг, усанд сайн уусдаг, цагаан өнгөтэй. За усанд уусгахад сироп үүсгдэг ийм онцлогтой. За ерөнхийдөө өөртөө тэ глюкоз нь чихэрлэг амттай. Сахароз гэд бидний өдөр тутам хүнсэнд хэрэгэлдэг тэрхүү цагаан өнгөтэй нунтаг сахарыг усанд уусгахад глюкоз фруктоз болж задарна гэж яриад байсан тийм үү. За тэгвэл глюкозноос фруктоз нь 3 дахин илүү чихэрлэг амттай байх нэ. За глюкоз маань глюкоз фруктоз хоёрын задгаа илгээтэй бүтцүүдийг молекулын бүтцийг энд харьцуулан харуулсан байна тийм нэг дор. За глюкоз маань 6 нүүрс төрөгчийн атомтай 2-оос 6 дугаар нүүрс төрөгчийн атомууд дараалан гидроксил бүлгийг авсан байна тийм. Энэ захтаа бол альдгидийн бүлэгтэй байна. Гэтэл фруктоз нь нэгээс адилхан 6 нүүрс төрөгчийн атомтай боловч 2 дугаар нүүрс төрөгчийн атом дээр кетон, бусад нүүрс төрөгчийн атомууд дээр гидроксил бүлэг агуулсан болох нь харагдаж байна. За глюкоз фруктоз нь ерөнхийдөө зүгийн баланд 50-50% найрлагатай байдаг. Бүх төрлийн жимсгэнд найрлаганд их хэмжээгээр орсон байдаг. За ялангуяа усан үзмэнд глюкоз их хэмжээгээр агуулгаддаг байгаа. Харин фруктоз нь бусад төрлийн жимсэнд их хэмжээгээр агуулгаддаг. Ийм учраас заримдаа жимсний сахар гэх мэтээр бол уламжлалт нэрээр нэрлэдэг байна. Глюкозын химийн шин чанарыг авч үзье. За ерөнхийдөө энэ глюкоз нь альдгид бүлгийг агуулдаг, бас спиртийн бүлгийг агуулдаг гэж ярьж байсан шүү дээ тий. За тэгэхээр альдгид бүлгээр эсэлдэх хурвалд ордог. За эсэлдэх хурвалыг өөр бодисуудтай явуулж болно. За жишээлбэл мөнгөний оксидын амикийн уусамлтай эсэлдэх хурвалд орж болно. За глюкозын молекулын бүтцийг мөн арай нэг хураангуй байдлаар CH2OH, за CHOH нь 4 дахин тэгээд энэ альдгидийн бүлэг COH ийм байдлаар бичиж болно тийм үү. За мөнгөний оксидын амикийн уусмал дотор мөнгөний аргентум 2O гэсэн хэлбэрээр бол бичиж болох нь. За ингэсэн тохиолдолд энэхүү альдгидийн бүлэг маань карбоксил бүлэг болтлоо эсэлдсэн байна. Өөрөөр хэлбэл дахин нэг хүчил төрөгчийг өөртөө нэгдүүлсэн болох нь харагдаж байна. За ингээд энэ үүссэн нэгдлийг глюконы хүчилэг нь. За энэ нь болохоор бусад энэ карбоксил бүлгээс бусад бүлгүүд дээр бол өөрчлөлт ороогүй болох нь харагдаж байна тий. За глюконы хүчил гэдэг нь өөрөөр хэлбэл олон атомтой спирт бас хүчлийн бүлэг карбоксил бүлэг агуулсан ийм нийлмэл нэгдэл байх нэ. За энэ урвалаар мөнгө дангаараа ялгардаг. За мөнгө энэ хуруу шилний гадаргуу дээр ингэж дангаараа ялгарсан нь мөнгөн толны урвал гэж бол яригддаг. За энэхүү урвалыг мөн хураангуй байдлаар бичиж болно. За глюкозын томьёо C6H12O6 байгаа тийм үү. За мөнгөний оксидын амикийн уусамлыг аргентум 2O гэж бичсэн байна шүү дээ. За ингээд 6O-той байсан бол нэг хүчил төрөгчийг өөртөө нэгдүүлсэн учраас C6H12O7 гэд глюконы хүчлийг үүсгээд мөнгө дангаараа ялгарсан байна. Хуруу шилний хан дээр мөнгөний гялга үүсгээд харагдаж байна. Глюкозын эсэлдэх урвалыг цэсийн гидроксидээр бас явуулж болдог. За жишээлбэл CH2OH, CHOH4, COH гэдэг энэ глюкоз байна тийм ээ. За купрум OH2 энэ маань цэнхэр өнгөтэй тунадас байдаг. Та бүхэн мэдж байгаа. За тэгээд эсэлдсэн тохиолдолд мөн глюконы хүчил буюу спирт хүчлийг бол үүсгэж байна тийм. Альдгид бүлэг маань карбоксил бүлэг болоо хувирсан байна. За цэсийн гидроксид маань 2 валенттай цэсийн гидроксид маань 1 валенттай цэсийн оксидын улаан өнгийн тунадасыг үүсгэдэг. За энэхүү урвалыг хураангуй байдлаар бичвэл C6H12O6 нэмэх
купрум OH2, за C6H12O7 гээд глюконы хүчлээ үүсгэсэн байна тий. За цэсийн 1 валенттай оксидын улаан тундас ус үүссэн болох нь харагдаж байна. За глюкозын эсэлдэх урвалыг глюкозын молекулын дэлгэрэнгүй томьёон дээр бас харуулсан байна. За өөрөөр хэлбэл энэ маань глюкозын альдгидийн бүлэг. За бусд нь бол ингээ гидроксил бүлгүүд харагдаж байна. За глюкозын усан усмал маань ийм өнгөгүй усмал байдаг ахан тий. Харин цэсийн гидроксид маань ийм цэнхэр өнгийн тундас байх нэ. За тэгээд эсэлсэн тохиолдолд альдгид бүлэг нь карбоксил бүлэг болоод энэ хуурсан буюу өөртөө нэг хүчил дөрвчийг нэгдүүлсэн байна. За энэ тохиолдолд ингээ купрум 2O дөнгөж үүсэж эхлэх үеийн буюу улаан хүрэн тундас үүсэж байгаа болох нь уусмал харагдаж байна. Нөгөө цэсийн гидроксидын тундас маань бас уусалттай харагдаж байна тийм үү? За ингээд эцэстээ купрум 2O гэсэн ийм улаан хүрэн өнгийн тундас үүсээд урвал явагдаж дуусах нэ. За энэ хүн урвалыг мөн шүтлэг орчинд бичиж болно. За глюкоз C6H12O6 купрум OH2-ыг нэмжин шүтлэг орчин тийм үү. За тэгвэл натрийн глюконат буюу глюконы хүчлийн натрийн давс цэсийн оксид ус үүссэн болох нь урвалын тэртеглээс харагдж байна. За дэлгэрэнгүй хэлбэрээр нь ингэж бичин. За энэхүү туршлыг явуулахдаа тодорхой хэмжээний халаалтыг өгдөг буюу энэхүү уруу шилийг халаажиж урвалыг гүйцэж явуулдаг. Глюкозын дараагийн нэг онцлог химийн шинж чанар нь төрөл бүрийн ферментийн нөлөөгөөр эсэлдэж өөр бодисд хувирдаг. За жишээлбэл спиртийн ферментийн нөлөөгөөр эсэлдэхээр этанол буюу этилийн спиртийг үүсгэдэг. Урвалын тэртеглийг бичих бол C6H12O6 эндээс C2H5OH гэдэг этанол нүүрс хүчлийн хий үүссэн болох нь харагдаж байна. За харин сүүний хүчлийн ферментийн нөлөөгөөр глюкозыг эсэлдүүлэхэд сүүний хүчил үүсдэг. За сүүний хүчил маань нэг гидроксил бүлэгтэй, нэг карбоксил бүлэгтэй 3 нүрс зөрөгчийн атомтай тийм ээ. Гидроксо пропаны хүчил болох нь харагдаж байна. За дараагийн тохиолдолд глюкозыг ер нь бүрэн эсэлдүүлсэн тохиолдолд нүрс хүчлийн хий усыг үүсгэж задардаг байгаа. За урвалын тэртеглэл нь C6H12O6 нэмхэн 6 хүчил дөрөвч тийм ээ. Нүрс хүчлийн хий 6 шиг ус мөн 6 моль үүссэн болох нь харагдаж байна. За энэхүү урвалын үед глюкозоос маш их хэмжээний дулаан ялгардаг. Өөрөөр хэлбэл 686 ккал моль дулаан ялгардаг байгаа. За энэ глюкозын эсэлдэлтийн энэ процесс нь хүний бие организм дотор явагдлаа гэхэд энэхүү ялгарсан дулаан нь дараагийн биологийн процесс биеийг халаах гэх мэт төрөл бүрийн процессд оролцоод явдаг байх нэ. Глюкозын дараагийн нэг химийн шинж чанар нь оптикийн изомер үүсгдэг байдаг. За өөрөөр хэлбэл моносахаридууд нь гэрлийн изомерыг үүсгдэг. Гэрлийн изомерыг нөгөө талаас нь оптикийн изомер гэж бол нэрлэдэг. За оптикийн идэвхтэй бодисууд нь ерөнхийдөө хирал нүрс зөрөгчийн атомыг агуулсан байх ёстой болдог. За хирал нүрс зөрөгчийн атом гэдэг маань нүрс зөрөгчийн атомаас 4 өөр бүлэг агуулсан байвал нүрс зөрөгчийн атомаас 4 өөр бүлэг салаалтсан байвал түүнийг хирал нүрс зөрөгчийн атом гэж бол хэлдэг байна. За жишээлбэл энэхүү нүрс зөрөгчийн атомыг авч үзэхэд эндээ гидроксил бүлэгтэй тийм ээ. Эндээ нэг ус зөрөгчийн бүлэгтэй. За эндээ болохоор альдгидийн бүлгийг бусад энэ үлдсэн хэсэгтээ бас өөр үлдэгдлийг бол агуулсан байгаа дээ. Ингээд өөрөөр хэлбэл нүрс зөрөгчийн атомаас 4 өөр бүлэг бол салаасан болох нь харагдаж байна. За ингээр глюкозын энэ нүрс зөрөгчийн атом, энэ нүрс зөрөгчийн атом ингээд 2, 3, 4, 5 дугаар нүрс зөрөгчийн атомууд хирал бүтэцтэй нүрс зөрөгч болох нь харагдаж байна. За тэгвэл хирал бүтэцтэй нүрс зөрөгчийн атомууд нь туширсан гэрлийн хавтгааг нэг бол баруун тийшээ, нэг бол зүүн тийшээ эргүүлдэг байгаа. Хэрвээ баруун тийшээ эргүүлж байвал D-глюкоз гэж бол нэрлэдэг. Зарим номон дээр үнийг нэмэх тэмдгээр бол тэмдэглэсэн байдаг. Харин зүүн тийшээ туширсан гэрлийн хавтгааг эргүүлдэг бол L гэж тэмдэглэнэ. Заримдаа хасах тэмдгээр тэмдэглэсэн байдаг. За энэ альдгид бүлгээс хамгийн хол байрлаж байгаа хирал нүрс зөрөгчийн атомын гидроксил бүлгэндээ баруун талдаа байрласан тохиолдолд гэрлийн туширсан гэрлийн хавтгааг баруун тийш нь эргүүлдэг. Ийм учраас D-глюкоз гэдэг. За D гэдэг нь латинаар баруун гэсэн үгийн хамгийн ихний үсэг болж таарсан. За L-глюкоз гэдэг нь мөн ялгаагүй
альдгийд бүлгээс хамгийн хол байрласан херал нүүрстрөгчийн атом дээрх гидроксил бүлэг нь зүүн талдаа байрласан гэвэл ээл глюкоз буюу хасах глюкоз гэж бол тэмдэглэдэг байгаа. За энд мөн ялгаагүй нүүрстрөгчийн атомыг 1, 2, 3, 4, 5, 6 гэдээ бол дугаарлана тийм үү. За тэгтэл 2, 3, 4, 5 дугаар нүүрстрөгчийн атомууд нь херал бүтэцтэй байгаа. Өөрөөр хэлбэл нүүрстрөгчийн атомоос 4 өөр радикал бүлгүүд ингээд салаалцсан байна. За энэ нь глюкозын бас нэг өрмөц оптик изомер үүсгдэг шинж чанар. За тэгвэл оптик изомерийн тоог нь яаж тодорхойлох вэ гэхээр n тэнцүү 2n гэсэн томьёогоор тодорхойлно. За энд байгаа жижиг n гэдэг маань хэдэн херал нүүрстрөгчийн атом байгаа вэ гэдгийг тоолох ёстой. За тэгвэл глюкозын D болон L глюкозид 4 нүүрстрөгчийн херал нүүрстрөгчийн атом байгаа тийм үү. Тэгэхээр 2-ын 4 зэрэг буюу оптик изомерийн тоон нийтдээ 16 болж өгнэ. Глюкозыг бидний мэддэг өдөр тутам хэрэглэдэг чихэр, төрөл бүрийн чихэр, тэгээ желатин гэж яриад байдаг тий. Мармелад ийм чихрэн бүтээгдэхүүнд ашигладаг байна. За глюкозыг мөн хүний цуснд бол бага хэмжээгээр нөхөж өгж тусал тариа хэлбэрээр ашиглана. За ингэснээр эрч энергийг нэмэгдүүлэх, ядаргаа тайлах зорилгоор ашигладаг байна. Өнөөдрийн хичээлээр нүүрс усны талаар бол ерөнхийд нь авч үзлээ. Тэгээ нүүрс усыг дотор нь энгийн нүүрс ус, нийлмэл нүүрс ус гэж ангилжсэн. Тэдгээрээс энгийн нүүрс ус болох глюкоз, фруктозын талаар дэлгэрүүлээ авч үзлээ. За глюкоз, фруктозыг ерөнхийдөө сахарозыг усанд уусгах замаар гаргаж авдаг. Тэгээ сахароз нь өөрөө дисахарид болно. Харин глюкоз, фруктоз нь цаашаага усанд уусаж гидролизэд ордоггүй учраас моносахаридын ангилалд ордог. За ерөнхийдөө нүүрс ус нь CN, H2O, M дахин гэсэн ерөнхий томьёонд захирагддаг болохыг авч үзсэн. За мөн глюкоз, фруктоз нь адилхан цагаан өнгөтэй чихэрлэг, бодис, усан усмалдаа задгаа болон цаграг бүтэцтэй байдаг гэдэгтэй бол танилцлаа. За глюкоз, фруктозын энэ цаграг бүтэцүүд өөр хоорондоо шилжих үзэгдлийг тавтомерж үзэгдэл гэдэгтэй бол танилцсан тийм үү. Глюкоз нь болохоор альдегид спирт, олон атомтой спиртийн бүтэцтэй, фруктоз нь болохоор кетон спиртийн бүтэцтэй байсан. Гэхдээ ерөнхий томьёо нь химийн томьёо нь C6H12 O6 болохтой танилцсан. За мөн глюкоз, фруктоз нь байгаль дээр зүгийн бал төрөл бүрийн жимсэнд их хэмжээгээр агуулгаддаг. Хэрэглэхдээ тэдгээрийг хүнсэнд болон им тариа байдлаар бас тамир тэнхээ сайжруулах зорилгоор ашигладаг гэдэгтэй танилцсан. За глюкозын химийн шинж чанараас гол нь глюкоз эсэлдэхээрээ төрөл бүрийн ферментийн уруулаар эсэлддэг. За сүүний хүчлийн фермент эсвэл этилийн спиртийн ферментийн нөлөөгөөр эсэлддэг. Харин глюкозын болон фруктозын эсэлдэлтийн эцсийн бүтээгдэхүүн нь ус нүүрс хүчлийн хийг үүсгдэг гэж бол танилцлаа. За мөн глюкозын химийн шинж чанар дээр мөнгөний оксидын аммиакийн уусанлаар эсэлдэж глюконы хүчлийг үүсгэдэг. Азийн гидроксидын аммиакийн уусанлаар эсэлдэж мөн ялгаагүй глюконы хүчил үүсгэдэг гэсэн эдгээр агуулгуудаа танилцлаа. За багшаас сургалт мэдээлэл зөвлөгөө авах бол 9813 33 11 дугаар тандаж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.